За, ойрын үед энэ пан-туркизм гэх хөдөл санаанд нэгдсэн Турк болон Станы орнууд монголчуудын харааллыг их идэж байгаа. Тэгээд яг яагаад ингэж хэлж байна вэ гэхээр тэд сошиалд монголчуудын түүхийг булаацлах, бүр цаашлаад монголчуудын түүхийг гуйвлах хүртэл тохиолдол гарч байгаа. Энэ хүчтэй сошиал даалгавранд ирээдүйн монгол залуучууд төдийгөөс өдөө хүртэл үг түүхээ алдах вэ их айц нийгмийг нөмөрч, үндэсний үзлээс сэргээсэн дуу бүжиг, фестивал, бүр баримт кино хүртэл бүтэж хүмүүст хүрж байгаа нь аавштай. Тэгээд би л хувьдаа энэ зүйлийг дэмждэг, энэ зүйлийн тал байдаг болохоор бид нэр яг хаанаас яаж өдөө хүртэл ирснийг тайлбарлахаар Хоохтой Чагдагийн монголчуудын философи, сэтгэлгээний өсгөл, түүхэн уламжлал гэх энэхүү номноос иш татан эмчилгээ хийлээ. Тэгээд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд жишээ нь энэ номон дээр бол Монгол нутаг бол хүн төрөлхтний үүсэн өлөө мөн гэж бичсэн байдаг байхгүй. Тэр нь тэгээ яг үндэ бол яг 100% үнэн бодит биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Эдгээр бүгдээрээ магадлал, онол, таамаглал шүү. Тэгэхээр бас ер нь Монгол нутагт тэр хүн төрөлхтөн анх үүсэн гэж 100% батлагдсан байсан ч гэсэн бид нэр нэг бусдаас онцгород байх юм байхгүй. Адилхан л бүгд тэр хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь тэгээ дэлхийд дахин хамгийн өрхөө өрөөнд тархсан онол нь л Африкт хүмүүс анх үүссэн гэсэн онол болохоос биш. Ер нь бол яг 100% үнэн гэсэн үг бол биш л дээ. Тийм учраас энэ бичлэгэнд бүгдээрээ жоохон уул суурьтайгаар хандаж үзхийг хүсэж байна. За тэгээд Монгол нутгаас бүр Баларчны Пяцны үеийн одоо 6 сая гаруй жилийн өмнөх гэсэн үг. Тэр үеийн эртний ургамал тэгээд бүр хүний өг дээдсийн олборуудыг олох боломжтой гэж үздэг байж. Харин хамгийн гол асуудал нь яг үүнийг батлах ямар ч шинжлэх ухааны баримт олдохгүйсэн. Гэтэл 1975 онд Орхны Шамрын нутгаас 2-3 сая жилийн өмнө үе нэлээд төгссөн Мичний доод ирв дунд чимэгнээс олж нээсэн. Мөн Сэлэнг аймгийн Буунд голын баруун эрэг хуучин алт олзорлж исэн газрын орчмоос 10-5 метрийн гүнд жижиг чулуалцтай шар саврантын давхаргаас арслан зааны дээдэр өнөшөд олсон зэрэг нь маш үн цэнтэй олбор болжээ. Тэгвэл дэлхийд дахины философи сэтгэлгээний түүхийг судлахдаа тухайн ард түмэн анх яаж ертөнцийг таньж харж байсныг судалсан байдаг. Тэгэхээр өвөг монголчуудын ертөнцийг анх яаж үзэж харж байсныг судлахын тулд бүр яг өмнөх үе рүү өнгөх хэрэгтэй болж байгааз. Тэгэхээр хүн амьтанлаг овгоос хүн дүрс бичний төрөлж шилжихдээ 14-өөс 20 сая жилд хэд хэд удаа өсрэлт хийсэн байдаг. Эхлээд Ромапитек бий болж дараа нь 5 сая орчим жил болоход дахин нэг өсөлт орсон бөгөөд энэ бич болон хүний айл аль шинжийг агуулсан амтан байжээ. Түүний тархины багт амж нь 500 см куб бөгөөд сэтгэц болон хэлний анхны элементтэй болсон байдаг. Түүнээс хойш өнөө эртний Монгол овгийн хүмүүс нутагтаа амьдарч байсан зан, тэмээ, адуу одос, хэрс, соёот буг, тэмээ хэрүүл гэх мэт олон өөр төрлийн амьтдын мах идэж, ясаар норон барьж, арьсаар нь ховц оромж хийж амьдарч байхдаа сэрэл тусгац сэтгцэн хөгжиж, оюуны хувьд эхлээд байглаас бүр сүлд нь нийгмийн амьдралаас ухамсарласаар иржээ. Одоо нийгэмшигт нөлөөлсөн хамгийн том шалтгаануудын нэг нь болохоор одоо бид нэр урд хоёр хөлөөрөө модноос мөдрөө дамжин дүүжлэх, газраас юм төгж ухаж идэх ч юм уу одоо тийм шалтгаануудаас одоо ингээд урд хоёр хөл нь одоо ингээд улам гар болж гисэн байгаа байхгүй. Тэгээд бид нар тэр гараараа одоо нэг өөртөө зэвсэг бүтээж тэр зэвсгээ барьж ан агнаар хийхдээ бүгдээрээ ингэж нэг баг болж ажиллаж ирсэн нь одоо ингээд нийгэмшигт хамгийн том чухал нөлөө үзүүлсэн байгаа. Тэгээд нийгэмшилд хамгийн хэрэгтэй зүйл чи одоо хэн штэ. Тэгэхээр тэднэрт 2 сая жилийн өмнө 3 гар өдөхөө зангаа ээж тэг улам хөгжсөөр л байгаа юм л да. За, палеолит үе. Дөрөвдөгч галын үед Монгол нутаг эртээс их газрын уур амьсгалтай болж, чиг тундас хооршиж, уул нурууд мөнхөнцтэй ургамал амьтны хөсөл өөрчлөлт явагдаж, хүний бие махбод ажил амьдрал шинэ нөхцөлд нөлөөлж, оюун сэтгцэд нь эргэлт гарсан. Тэгээд тэд доод палеолитоос дунд палеолитд шилжих үед тэдний эв дүү гар ухаан гэх мэт зэрэгт өмнөх үеэс хамаагүй дээшээ дэвшил гарч тэд нэр илүү хурц чулуу цуглуулж эсвэл чулуу цуулах гэх мэт зэрэгээр жад болон хутаг хийж арьс шир хосголсон. Тэгээд түүнээс хойш хүндрэлтэн дунд палеолитийн үед одоо ингээд бэлэн байгаль дээр байгаа аянгаас унсан гэдэг ч юм уу галыг ашиглаж мах чанж идэж сорсон нь одоо тэдний тархины хөгжилд их ихэнх том хөгжил оруулсан. Тэгээд тэд нэр өөртөө галаа төлж чадахгүй болохоор одоо тэр бэлэн авсан галаа манж тойроод тэгээд түүнийга иш чинь одоо зөөж авч явах зэрэгээр галыг ашигладаг байсан. Тэгээд өөртөө маха барьж идэх нь мезолитийн үед одоо ингээд ном сум хийзэрсэн байгаа юм л та. Тэр нь бүр цаашлаад ийм нарийн зүйлсийг хийхэд улам ийм тус нэмэр болж тэд нар одоо ингээд нөхөн байр тэгээд бүр хан босох гэх мэт зүйлс сурсан нь одоо ингээд тархинд нэлээд хөгжил үзүүлсэн байгаа юм. Тэгээд сүүлдээ дан ганц тархинд нь гэлтгүй хүний бие бэлдэрт бүр ингээд маш том ахиц гарч одоо жишээлбэл 160 см орчим нуруутай шөрмөслөг чир биттэй хүн улам ингээ хүншиж эхэлсэн байгаа юм. Тэгээд тэр үеийн хүмүүсийн тархи нь 1200 см куб тархитай байжээ.
Энэ үедээ одоо тийм амьтдын тохиолдлын сүрглээс эрс ялгаатай тогтмол хүмүүнлэг хамтын үйл ажиллагаанд шилжсэн үр дүнд одоо ингээд нийгмийн овг гэх мэт зүйлс бий болгоод маш том их үзүүлсэн. Тэр үедээ хүмүүс аль хэдийн эртний хүмүүс ертөнцийг үзэх үзэл домгийн сэтгэлгээний аргаар л цонхилж исэн. Тиймээс ч тэд домгийн төсөөл хүнээсгэх замаар Тэнгэр бурхтын тухай домгийг бүтээжээ. Тэгвэл эртний монголчуудын донд бэлэг шүтээний үдэл санаа нилээд газар авсан байдаг. Бэлэг шүтээний агуулга нь бөө шашны Тэнгэрийн тухай хэсвэр хогтгоноор илэрхийлэгдсэн байна. Ерөнхийдөө монголчуудын сэтгцийн тогтолцоонд хамгийн төв ирэх үзэлд Тэнгэрийн хогтгон орсон байна. Энэ яг тавчхандаа юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд нийтлэг төсөөлөлт нь монголчуудад ертөнцийн тохиолж буй бүх зүйлийг Тэнгэрээс хамааралтай гэж үзэх үзэл юм. Энэ домгийн сэтгэлгээний харьцангуй төвлөрсөн хэлбэр нь баатарлаг туйлсан зохиомж. Хүн төрлөختний нийгэмчлэлтэй их үед Овог аймгийн нийтлэгийн зохилох үүрэгтэй байсан бол хөгжлийн явцад цаашдын явцанд одоо ингээд төртөс тогтож бие хүний ухамсар үйл ажиллагаа харьцангуй бие даасан шинжтэй болсны улмаас домгийн сэтгэлгээний агуулгад одоо ингээд туйлсын баатрын үйл ажиллагааны өгүүлэмж зохилох болсон. Баатарлаг туулсан зохиомжийн гол үндэс арга нь одоо ингээд хүмүүс байдаг штэ. Одоо бусдаас хамаагүй хүчрэг их юм хийсэн. Одоо ингээд хүмүүний нийтлэг үнэлэмж аль болох эрхэмлдэг зүйлүүдийг шингэн дамгчлах зарчим толгоорладаг. Үүний төрөлд бидний хамгийн сайн мэддэг гэсэр жангаар 90 сайн хаангаа гэх мэтчлэн багтана. Монголчуудын өвд эзэн аж амьдрал үйл ажиллагаа дэвшлэгээ ирээр аж төрлийн ялгаа хуваар бий болж зарим нь багц хэрэгслээ үйлдэж бэлтгэх, зарим нь ан агнаж аж төрлөө залгуулах, эхчүүд нь сууц гал голомтоо сахих, үр хөвгтөд төрүүлж асрах гэх мэтчлэн амьдралын явцад нийгмийн байр суурь нь улам нэмэгдэж нөлөө нэрс дэвшилжээ. Ингэж явсаар эртний хүмүүс сүрэглэн амьдрахаас цусан төрлөө баримтлсан эхийн төрлөөр удамлан эхийн удамд ясан төлөвшжээ. Овгийн олон талт харьцаа зохицуулахад эхийн гүйцэтгэх үүрэг их болж алангуй өөлөн их нарыг үр хөөхөд хүмүүжлэхүүлсэд тасглаа олж домог төхөнд туссан байдаг. Мөн адил овгийн эрх ашиг бүх нүстэйгээр тавих халдшгүй дархан болгож овгийн эсрэг зам суртахууны илэрлийг өршөөлгөөний цаадагаас гарч овгуудын хоорондох эв наримдал сөрөг тэмцэл толтаан өш хонцоо авах зан хүртэл бий болжээ. Айдмаар аж ахуй эрхлэх, тариа тарих, адуу хөр хонь ямаа дэжээх, ажиллах маллах ажил төлөвшөж орчин үеийн бидний Монгол хүн гэж ямар хүнийг хардаг төлөвт улам ойртож ирсэн байна. За одоо бид нар бүгдээрээ л ингээд хүннүү нар бол Төв Азийн үдэлчдийн ялангуяа монголчуудын өвд эз гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Түүний анхны хаа төмөн шэний бөгөөд түүний өмойд нь эр өсч эрдгэж энжин төмтийн дарга болж дууцсан хийж цэргүүдээ сурган өөрийн эрх мэдэлд оруулан хожим эцэг төмөн шэнийг цэргүүдээ удирдан харуулж алаад улсын эзэн модын шэнийг буюу шэнийг гэдэг цолгогдож авжээ. Этэд тонхоноор эхлээд нэг өдөрт 1000 газрын гүйдэлтэй хөлөг морой өгөх. Дараа нь нэг эхнэрийг нь авах хүсч шаардлага тавиад улмаар цаашлан хоёр улсын хооронд завсрын нутгийг авахыг хүсч элж илрүүлэхэд бусад төчмүүдээс зөрөн байж эхний хариуцлтыг найрсаг хөрш байхын тулд зөвшөөрсөн боловч сүүлчийн өсөлтийг газар бол улсын өмч мөн яахын өгч болно гэд өгсөн төчмөдийн толгойг авч модоныг басамжлан бэлтгэлгүй байсан дорнод хууг гинт давталж бод цохиод хүмүүс мал хөрөнгийг нь олзолжээ. Монголчуудын хувьд хамгийн эрхэмлдэг хүндэлдэг хүн бол Яхааргой Шингис хаан мөн. Тэгвэл их хаанхаа намтраас товчхонд болох гээд Эсвэх Баатрын хатан өвлөн бие шалтгаантай болж хоног сар гүцээд Европын 1162 он буюу 3 дугаар сарны усан морин жилийн зуны тэргүүн сарын 15-ны өдөр онон голын хөвөө дэлгэн болдог хэмээх толгойд нэгэн хүү төрүүлсэн нь Шингис хаан байжээ. Тэр төрөхдөө баруун гартаа шагаан чиний нөөц хатгаж төрж энэ түүний ирээдүйд их аянч дайнч болох юм байл гэж үзэж байжээ. Эсвэх Баатар тэр үед татарын Тэмүүжин 20 буха тэргүүтээ дайчдыг болгон авч ирсэнд бол шин төрсэн хүүхдэд Тэмүүжин гэдэг нэр өгчээ. Тэмүүжин Европын 1206 он бөгөөд 45 насны гал барс жилдээ их Монгол улсын эзэн хаан сууж 21 жилийн дараа буюу 1227 онд 66 наснда гахай жил нас нөхцсөн ажээ. Өвлийнхээс 4 хүн нэг охин төрсэн бөгөөд ууган нь Тэмүүжин, дараах нь Зочи, Хавт Хасар, Хачин, Тэмүүгэ, Батчигийн 4 юм. Ганц охины нэр нь Тэмүүлэн ажээ. Эсвэх Баатрын нөгөө гэрхий сочиглэхээс төрсөн нь Бэхтэр, Бэлгүүтэй хоёр өлгөө. Тэмүүжин 9 настай байхад эцэг Эсвэхэд дагуул явж түүний наагц нар болох олхонуудад очиж Тэмүүжинд нэг сайн охин гуйсгаа хэмээн очиж Хонградын дээд эзэнтэй уулзаж хөвгөндөө бэр гоохыг өчрийг хэлсэнд тэр
Би өнгөршин маш сонин гайхалтай зүйлүүд нь ийм учиртай юм байжээ. Хэрэг болохгүй бол миний хайртай хүн бүртэйг чиний хөвгөнд эхнэр болгон дуртай явна гэжээ. Есүхээ үзвэл үнэхээр гоо үзэсгэлэнтэд бол маш их баярлан хөвгүн Тэмүүжин үлдээж буцаж явахдаа Татар аймгийн хүмүүс хорим хийж байхад нь ундаасч байснаас ороход тэр урдын өш хонцонг санаж уртаа ирэх болгон явуулсанд 3 хоног арай хэдэн явж гэртээ иржээ. Есүхэ Баатар дэрэгд байсан хот хатааны минлэг хөвгөнд миний бие тэсэхгүй төрөв. Хөвгүн Тэмүүжнийг даруй авч ирэх тун гэж хэлээд бодлогоноос орчээ. Тэмүүжин ихэд гашуудан хоцорсон бөгөөд өглөөх өнчин хөвгөд яамд тайчуудад шовдрлагдаж уцраад онон мөрнөөс цагаас барьж болчмаар харван ам зууж тэдэнд мөшөгдөж шугуйд нуугдан байхад нь сорхон шар тус хүргэж амьдарч байтал нэг өдөр 8 шарга морийг тэрэмж авч явтал нахаа байныхөө боорч Тэмүүжинтэй хамт нэхэн явж олж өгчээ. Үүнээс хойш боорч Тэмүүж хоёр үргэлж хамт явах анд нөхөд болсон байна. Завчаарай. Би одоо ингээд бичлэгээ эхнээс нь эдитлээд ингээд дахиад нэг сонсч үзлээ л дээ яг ямар хоосон байна гэд. Тэгсэн чи би бүр нэг тийм хитрхи баригдмал ингэсэн байна, тэгсэн байна гэж барыг тоочсон байгаа байхгүй. Тэгэхээр би яг энэ нэг юунаас болж ийн гэхээр намаа авах уншихтаа ингээд тэмдэглэхдээ хитрхи тийм баригдмал зөөрийн ингээд хэдэн өгүүлбэр бичээл авчирч. Тэгэхгүй би одоо номын сангаас дахиж намаа авч агаад бүрийг тийм амар гоё хүнсэн хүн цоцгод мангар таатай болмоор байгаа байхгүй. Тийм учраас фаст 2 амар жоо удаж орох бах. Гэхдээ би part 2-ыг бүр амар хүн үзвчтэй гоё болох зааж ирнэ. Тэгээ part 2-ыг хүлээж гараа. Тэгээд нөө тийм анхны бичлэг болохоор ч юм уу амар бие бариад сони эвгүй байлаа. Тэгээ part 2-ыг бүр маш гоё бичлэг оруулахыг хичээнэ. Тэгээд нэмж хэлэхэд Буйны нэмхийн нэрэмж Донгой аймгийн номын санд бүр маш их баярлаа.